За ингээ модон тарихтаа ингээд энэ ингэж сайхан дэгшгэн. Тэгээ үнцэн ингэ сайхан юу яагаад одоо тэр хурцаа аваад ир. За энийг барьж юм нэ. За ингээд энэ шароогоор үнцэн сайхан манж өгөн заяа. Ингээд сахад шароо энэ дэр. Хагсэнич. Нүхнийхээ 30 сая житэн шароо хийж 60 байлаа гэж бодоход. За тэгээ одоо ингээд сайхан нэвтрүүлж гიშгэж өгөн заяа. Ингээд сайхан эргэн тойрон ингэж сайхан гიშгээд. За ингээд энэ мод ингээд болж байна. Тэгээ одоо услахтаа хаад 5 литр ус ээ. Ханын дагуулад услана. Тэгээд 7 хоногт 2 услана шүү модоо. 7 хоногт 2. Дараагийн услаагууд 40 литр юугаар усаар усалж болно. Тэгээд мод чинь услага сайтай бол одоо 1 жилийн өсөлт литр хуун дээр урах нь биш. 1 жилийн өсөлт вегетацийн хугацаанд орвол. За ханын дагуулад сайхан ингээд. Модныхоо үнсрүү хийх. Тэгээ усаа бол хаад нэг пошиг савалж аваад тийм ээ. Тэгээ өгдөө юм уу араа 2 л услаа. Өдрийн наранд өдөө мод услахгүй. За энэ тэгээ Шинжаан угрын мод гэж байсан дөрөв тийм ээ. Хятад гаралтай юм мод байгаа. Хөв хаяхгүй маш гоё юмсэг юм мод байгаа. Тэгээ дараа жилүүд одоо ингээд 1 метр өндөр ургасан энэ нөгөө мөчрөөр ургадаг мод байхгүй онцлог нь. Одоо ийм саваа мөчр бид 1 метр бэлдэж аваад тэгээд 20-оос 25 см урттай. Дээд тал нь ихсэд доод нь дашуу. Тэгээд 6-аас 7 нахаатай ийм мөчр намар хавар өвд бэлдээд авчдаг байхгүй хавар бэлдэж аваад тэрийг сайхан нэг 20 гаруй 50 гаруй 50 бэлдэж аваад тэгээд аймагт бол зарж болно шүү дээ. Одоо ингээд нахаа сайхан хөөжсөн одоо ингээд задрахад бэлэн байгаа юм байна. Бүх нийтийн мод тарилт бол үргэлжилж байна айл өрхөдөд. Айлууд маань одоо өөрсдийнхөө тарихыг хүссэн хэмжээгээр нөхөө ухаж бэлдсэн байгааг бас та бүхэн харж байна. За тэгээд яг ингээд мэрэгжлийн хүн нь очиод хэдийн хэмжээний хөрс хийх ёстой юм тийм одоо яаж байрлуулах ёстой хэдүүд 7 хоногт яаж услах ёстой гэдэг юм заавар зөвлөгөө өгөө явж байна. За мөн давхар манай эко клубын ингээд сурагчид маань зааврын дагуу мод тарихын процесс ингээд үргэлжлээд явагдаад явж байна. Тэгээд ташрам та бүхэндээ хэлэхэд мод тарих нь болохоор нийгмийн эдийн засгт бас нэлээд үнэтэй хувь нэмэр оруулдаг. За учир нь юу вэ гэхээр хашаандаа мод тарьсан газар, модгүй газар хоёрын зах зээлийн үнэлгээ нь өөр гэдэг юм байлээ шүү. Тэгэхээр та одоо хашаандаа хэдий ч нэ модтой дараа нь одоо юу гэдэг нь өөр хүнд зарахад илүү үнэтэй байх боломж бүрдэнэ гэж ойлгож байна.